За сайн бацгаана уу бүгдэнд нь өнөөдөр мэндийг хүргэе. За одоо жинхнээсээ энэ 7 дахь 100 төгт байхаа. Өмнөх нь арай 7 дахь нь гişтэй ичээгээл бичсэн байсан. За тэгээд өнөөдөр болохоор сайхан мөнгнүүдээ зэгцлээд энэ зүгээр одоо яг 505,000 төгрөг болон цугларсан байх ёстой шүү дээ. 100 төгрөгөөс эхлээд цугласан учраас тэрнээс жоохон илүү мөнгө байгаа гэсэн үг. Эхлээд нь энэ мөнгнүүдээ ямар тач бүгдийг гаргаж идэ дараад нь зэгцэлнэ. За тэгээд 100 дугтуу ер нь бол маш их хүлээлттэй байгаа. Надаас маш их хүмүүс хурдан гаргаач авмаар энэ гарсан даруйданд дөрүүлээд авъя шүү гэж хэлсэн. Тэгээд би өөрөө яг сууж гаргаж одоо чадахгүй байгаад байна. Тэгээд одоо нэг ийм үе байдаг да ингээд нөгөө хийх ёстойгоо ингээд мэдсэн ч гэсэн уул нь хийгээ заруул тэг надад л мөнгө болж ирнэ, надад л ашигтай те, надад л одоо хэрэгтэй юу гэдэг тийм байтал ингээд одоо цаанаас ерөөсө би их хөдлөхгүй заяа ингээд ерөөсө энэ 100 дугтуугаа барьж аваад ингээд хийж суухгүй байгаад байгаа хгүй юу. Тэгээ одоо ингээд бие тэгэж амар бас ингээд хүчлэмээргүй байгаад байгаа юм. Тэгээ одоо хэрэглэгчд маань ч гэсэндээ асуул нь их хүлээгээл энэ. Тэгээ би нөгөө нэг ер нь бол өөрөө нөгөө хийхээр асар их нөгөө цаг зав ороод идэг учраас нөгөө өөр хүмүүсээс тусалцаа аваад байсан шүү дээ. Ааваасаа тэгээ бас нэг надад нэг тусалдаг нэг охин маань надад одоо тусалж исэн. Тэгээд аав манаас амжихгүй болоод одоох нь амжихгүй болоод тэгээд нөгөө нэг охин манаас өөр ажил хийдэг болсон болохоор ингээд өөр бас хийгээд өгчих хүн байхгүй болчоод тэгээд 100 дугтугаас хийж чадахгүй л байгаа юм. Тэгээд хүлээж байгаа хүмүүс байгаа. Би ууг нь бол хэвэлцэн ингээ байгаа л байгаа. Тэгээд ингээд нэг юм гараас нэг ажил гарахгүй үе гэж байдаг штэ. Яг хоо шалтгаглуул одоо тий одоо юу гэдэг одоо өөрийн чинь л асуудал биш тий гэж магадгүй. Гэхдээ нөгөө нэг энэ чинь нэг одоо маш удаан хугацаагаар сууж мууж хийдэг байхгүй. Тэнгүүд миний бие чи яг ингээд бүрэн яг идэгрээгүй л юм шиг байгаа. Тэгээ нүг суугаас ингээд халшраад байгаа л гэж бодоод байгаа би одоо өөрийгөө оншилж байгаа юм гэх юм да. Тэгэнгүүт ингээд халшраад байгаа болохоор нэг яг барьж аваад зориглоо суучих чадахгүй байгаа шүү. Тэгээд ямар тач тэр 100 дугтууг маань хүлээж байгаа хүмүүсээс уучлал ирмээр байна. Тэгээд яг нэг худлаа ярьж байгаа юм шиг ийм байдал. Би өөрөө давхар тэгээд давхар өөрийгөө дотор ингээд буруутгаад байгаа байхгүй юу. Гэтэ одоо тэгээ буруутглаа гэд одоо бие ямар ингээл хүчнэлтэй юм ш тэгэл одоо нөгөө нэг юм ажиглах процессыг л өөр нэг хөвчлэн явж байна да. Тэгээ одоо хөөх юмтай ингээд амар олон жил өөрийгөө зовоогоод ийм нуруутай гэдгээ ч марттлаа ингээд зовооц юм чи одоо тэгээд уулын дунд нь ингээд амраад тий ажил амьдралаа өөрөө ингээд зохицуулаад явж исэн бол бүр энэ хүртэл ингээд одоо цэнэгээ дуустал явахгүйсэн байхгүй юу. Гэтэл яасан байх нь өөрөө ингээд цэнээ дуустал яваад өөрөө сүлд нь одоо горийн тэ өөрөө эдэлж байна. Гэхдээ одоо тэ нэг ийм мэдрэмж авсныхаа ачаар одооноос эхлээд одоо залууд дээрээ өөрийнхөө ингээд биеийг за би мартаж болохгүй байна тэ биеэ ингээд сайхан хайрлах хэрэгтэй юм байна. Ингээд биеэ сонсох хэрэгтэй юм байна гэдгийг бас ингээд мэдэж авсандаа бас баярлж байгаа юм. Тэгэхгүй тэгэл ингээл яваал гэсэн юм яваал агаал бүр одоо хүнд өвчин зовлонтой болсныхаа дараа ойлгох юм бол бас хэцүү шүү дээ тий. Тэгэхээр бас эрт ойлгож авсандаа ер нь бол нөгөө талаараа баярлж байгаа. Тийм учраас одоохондоо надад бол мөнгө болж чухал биш байгаа. Тэгээд мэдээж одоо хэрэглэгчтэй уул нь юмаа өгчмөр байгаа тий. Би хэрэглэгчээгаа бодохоор айгу надад хэцүү санагдаад байхгүй. Тэрнээс ч одоо надад ингээд мөнгө олохгүй байна гэдэг юм зовлон байхгүй. Зүгээр л ингээд одоо яа хэрэглэгчтэй нэг өгчихсэн 100 дугтуул нь хүлээгээд байгаа даа гэж бодож нөгөө өөрийгөө жоохон буруутгах гээд байгаа. Тэгээд нөгөө 100 одоо нөгөө нэг томчуудын хар дэвтэр маань бас дууссан байгаа. Тэгээ би нөгөө томчуудын хар дэвтрээ ингээд арай нэг шин төрлийн юм нэмээд ингээд хэвлэлтэнд шин загвараа оруулах гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чинь манай нөгөө дизайнер ах маань юусэн надад ингээд юм маань гаргаж өгдөггүй. Тэгээд одоо тэр ахыгаа бас нөгөө давхар өөрөө ажил хийдэг хүн болохоор одоо бас давхар би өөрийгөө ингээд нэг хойноос амар шавдуулаад ингээд хэцүү л байгаа хальтаа. Тэгэхээр нь бас тэгж айгүй хүчилсэнгүү. Тэгээд нэг тиймэрхүү нэг яалтчгүй нэг цаанаасаа нэг юм жоохон цогсдог үе гэж юу байдаг штэ нэг юмд.
Тэ ингээ нэг ирчтэй сайхан явж исэн бол ингээд буцаад нэг намжих үе те нэг жоохон тэг яг ийм нөгөө намжих үе дээрээ хүмүүс ингээд агиух нөгөө уурлал яахаараа болдгоо наас та юу болж бүтэхгүй одоо юу гэдэг тэгж бодвол яхаа бодож олно. Гэхдээ яг энэ цаг үеийг за ер нь ингээ ажиглая юу болж ин те нэг гэх гээд ах шүү. За эсвэл миний энэ хийх чагаас арай өөрөөр хийх хэрэгтэй юм болов гэл ингээл нөгөө жоохон яарахгүйгээр тайван хандаад те тэгээд ингээ явчих юм бол энэ одоо болж байгаа одоо юм одоо хатууч юм шиг те эсвэл одоо хэцүү санагдаж байгаа юм шиг энэ үеийн эсрэгээрээ одоо илүү сайхан боломжийг нээж өгөх тийм үе байж идэг учраас одоо энэ цаг хугацаанд ингээд сайхан итгэх хэрэгтэй. Тэгэхээр миний зүгээс бол ингээд тийм байж байгаа. Тэгээ нэг юм 2 мэдрэмж тавцсан мэдрэмж гэх юм уу та. Нэг буруутай юм шиг мөрчлөөсөө логик тарихаараа бол өөрийгөө буруутгаад тий чи одоо ингээл суугаал хийлдэ тий одоо ингээл тэгэл одоо хийлдэ нэгэн тэглүүлсэн юм ингээл цаашаа явал да гэл ингээл ингээд байгаа хгүй юу. Гэхдээ нөгөө нэг цаанаасаа одоо юу гэвдэ нөгөө тарих маань зүрхний тарих маань гэх юм уу одоо бэлэг тал маань гэх юм уу одоохондоо яарах хэрэггүй тий ингээд баг багаар хий гэдэг ингээд хэлээд байгаа. Гэхдээ бас ортоос бити хий гэж хэлэхгүй байгаа л да. Зүгээр баг багаар ааж ууж өөрийнхөө бэлэн болсон цагтаа хий те гэж ингэж бол хэлээд байгаа. Тэгээ би нэг өдөр ямар ч тач ингэ зориг гаргаад гэх юм уу эсвэл өөрийгөө нэг жоохон хуурж агаад гэх юм уу хийнэ. Тэгээд энэ амттай хоримтлал бол миний хувьд одоо ийм айгүй үн цэнтэй юм нандин юм баггүй юу. Одоо нөгөө мөнгөөр яадгүй. Одоо юу гэмдэ мөнгөөр үнэлэгддэггүй гэх юм уу мөнгө олохны намттай хуримтлалын зорилго биш гэсэн үг. Харин илүү нөгөө нэг яг хэрэгтэй хүнд нь тэгээ би хизээч энэ намттай хуримтлалын бараанууд одоо тий айлын гэрт очиод хог олоод хөглөрөөсөө гэдгийг хизээч хүсэхгүй гэсэн үг. Тийм ингээд үн цэнтэй сэтгэлээр ханддаг учраас одоо тий яг тэр хүмүүстэй л ингээд зорж ичээсэ гэж боддог. Тэрнээс ч тийм олон тоогоор нь зараал те яста жинхэнэ алаал одоо рекорд борлуулалт гэх бол ямар ч шаардлага байхгүй нь да. Тхийг угаасаа би хүсэхгүй байгаа. Тийм ч учраас бас ингэ яардаггүй жоохон хүчлэлтгүй байгаа. Нөгөө талаас бас яах юм бол уул нь тгээ авах юм бол ингээл бараа мараагаа сайхан гаргаал те яста Монгол даяараа айгуу сайн танигддаг болол ингээл явах л та. Гэхдээ тэглээ гээд одоо эн чин амттай хуримтлын яг энэ арга бол бүх хүнд хэрэгжээл ингээл одоо бүх хүн амжилттай одоо ашиглана гэж аахгүй штэ эн чин тий. Тэгэхээр ингээд тэрэнд жоохон ингээд би юу яа гэм аа. Тий харин айгүй гоё хэрэгэлдэг үр дүнгээ үдсээр байгаа тийм хүмүүс маань бас зөндөө олон болсон байлээ. Тэгээд ингээд намайг нөө бичлэгээ хийж агаад ингээд баярлаа гэд бас сэтгэлөө зөндөө ирсэн байсан. Тэгээд тэр хүмүүстээ маш их баярлаа. Намайг бас ойлгож байгаад баярлаа. Хойноос маань бас түлхэж байгаа хүмүүстээ баярлаа. Тэгээд тэгээд нэг орч сайн байсан тал.
Yes. Чонгоро. Чаяр. Чондола. Чонгояр. Жаар. Сэрэн 2. Мөн сэнтрхэнэ. Мөн 4. Алхам гэнэ. Талчарамс. Тэнлэх нэр гэс. Жаар. Жаар. Никэр. Тэнгис. Чондро. Чондро. За ингээд гоё юм байна. Тэгэхээр дараагийнхаа юунд эхлэхэд бэлэн боллоо. За энэ 100 тогтоогоо ингээд бараг 3 жил гарan ашиглаж тэглээ гэхэд бүр юусаа яагаачихгүй хастай бараг. Одоо энийгээс хандлаад тэгээ энэ задгаа мөнгнүүдээ бүгдийн доотлын хэлбэрт ороод бохолдуулчихна.
За ингээ нийт 526,900 төгрөг цугларсан биш ээ. 527,000 төгрөг цугларсан байгаа байна. Одоо нэг бөө нурын барьж үзүүлье. За. Ийм зузаан мөнгө болчихно. За ийм их мөнгө цугларсан байна. За одоо ингээд дараагийн 100 төгтөгөө шууд үргэлжлүүлээд эхлүүлнэ. За тэгээ ингээд 7 дахь 100 төгтөгөө ингээд амжилттай дүүргэлээ. Ямар ч тач 3 дахь жилдээ 3 дахь жил гарандаа юм уу дүүргэж байгаа юм. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.